Монгол бизнес дээд сургууль үзүүлж байна. Дунд сургуулаа төгссөн амьдралынхаа гараагаа хийж байгаа мянган сурагчид ямар хүн болох вэ? Ямар ажил мэргэжил сонгох вэ? Ямар ихтэй сургуульд элсэн суралцах вэ гэж бодож байгаа. Энэ бол тухайн хүний бүхий л амьдралыг тодорхойлох маш чухал сонголтын цаг үе юм. Олон ажил мэргэжил олон сургуулиудаас өөртөө тохирох суралцах нөхцөл бололцоогоор хангагдсан дуршлагатай зөв сургуулаа олж сонгох нь үнэхээр чухал билээ. Монголын хувийн ууган дээд сургууль хэмээх тодтолт Монгол бизнес дээд сургуулийн тухай танилцуулъя. Санхүү эдийн засгийн Монгол бизнес дээд сургууль нь хувийн хэвшлийн дээд сургуулийн анх дахь сургууль болон 1991 онд байгуулагджээ. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш 21 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд бизнесийн удирдлагын бакалаврын түвшинд эдийн засаг, менежмент, нягтлан бодох бүртгэл, татврын эдийн засаг, НЯБО бүртгэл, маркетинг, аялал жуулчлалын менежмент, банкны эдийн засаг, НЯБО, компьютерийн програм хангамж, англи хэлний орчуулагч мэргэжлэр мэргэжилтэн бэлтгэж байна. Мөн тус сургуулийн материалын бааз ихээхэн бэхжиж, багшлах боловсон хүчний хангамж бүрэлдэхүүн сайжран, сургалтын агуулга, чанар, сургалтын техник хэрэгслийн хангамж, төгсөгчид зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж эхэлсэн байдал, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төвшин мэтийн зарим тулгуур үзүүлэлтүүдээр зохих төвшөнд хүрч элссэн билээ. Энэхүү бодит үр дүндээ тулгуурлан, дээд боловсролын магадлан итгэмжлэлд орох хүсэлт, өөрийн үнэлгээний тайлангаа боловсруулан 1999 оны 5 дугаар сард боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд оруулж магадлан итгэмжлэгдсэн сургуулийн гэрчилгээ хүлээн авсан нь манай сургууль хамт олонний үйл ажиллагааг Монгол улсын нийгэм төр засаг нь хүлээн зөвшөөрч эхэлсний нотлохоо болсон юм. Энэ нь тухайн үеийн төрийн болон төрийн бус өмчийн нийт 100 гаруй ихтэй сургуулиудаас 4 дахь төрийн өмчийнхөөс 2 дахин байсан юм. Анхны магадлан итгэмжлэгдсэн орноос хойших 5 жилийн хугацаанд тус сургуулийн материалын бааз, багшлах боловсон хүчин, ажилтан, ажилчид, суралцагчдын бүрэлдэхүүнд төдийгүй байгууллагын нэр хүнд, ажлын арга барил, сургалт, судалгааны агуулга, сар хүрээнд чанарын томоохон ахиц гарсан билээ. Энэ ололтондоо тулгуурлан 2004 онд 2 дахь шатны магадлан итгэмжлэлээ авсан. Мөн 2011 оны 5 дугаар сард нягтлан бодох бүртгэл мэргэжлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлээд байна. Цаашид магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд хүсэлтээ өгсөн олон улсын магадлан итгэмжлэлийн бүрэлдэхүүнд орж анхан шатны шалгууруудыг хангахад бэлтгэж ажиллаж байна. Монгол бизнес дээд сургууль үзүүлж байна. Оюутнуудыг зөвхөн дүнгээр нь үнэлэх биш, оюутан цогц боловсрал олгох нь Монгол бизнес дээд сургуулийн тэргуун зэргийн зорилго бөгөөд бүх талын боловсрал олгох 5 тал зарчмыг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна. Оюутныг оюуны чадамж, сэтгэлийн тэнхээ, бие бялдар, өөрийгөө удирдах чадвар, бусдад харилцах чадвар гэсэн 5 чиглэлд тэгш хөгжүүлэн боловсруулсаар цаашид сургуулаа төгсөөд ямар ч ажил хийсэн өөрийгөө болон баг хамт олноо удирдан манлайлах чадвартай, өөртөө итгэлтэй, биеийн болон сэтгэлээр эрүүл чирэг хүн болон төлөвшөх юм а. Бүх талын боловсрал олгох 5 талд зарчмыг сургалт, олон нийтийн ажилд хэрэгжүүлэн сургалтын хөтөлбөр, оюутны дунд зохиогдох төрөл бүрийн арга хэмжээг шинжилэн сайжрууллаа. Оюутны дунд зохиох төрөл бүрийн арга хэмжээнд сургууль тэргуун зэргийн ач холбогдол өгч ажилладаг юм а. 2011-ээс 2012 оны хичээлийн жилд Таквондо, бүжиг, Япон улсын оюутнуудтай хийдэг онлайн уулзалт, үнэт цаасны дугуйлан, элтгэх урлаг, парламентын мэтгэлцээний бизнес спикер клубүүд амжилттай ажиллалаа. Таквондогийн дугуйланг тус сургуулийн 4-р курсын банкны нягтлан бодох бүртгэлийн ангийн оюутан дэдхийн аваргын мөнгөн медаль, энх сарна Таквондогийн 2 удаагийн улсын аварга үлзий орчхнаар удирдан явуулж 7 хоног бүр явуулдаг. Монгол бизнес дээд сургууль үзүүлж байна. Аливаа бизнесийн байгууллагын үндсэн зорилго нь хэрэглэгчдэд таашаагдсан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох явдал байдаг. Тэгвэл ихтэй сургуулиудыг төгсөн гаргаж байгаа төгсөгчдийн чадвар, ажил эрхлэлтийн байдлаас дүгнвэл хамгийн бодиттой үнэлгээ болох нь дамжиггүй. За тус сургууль үүсгэн байгуулснаас хойш 20 жилийн хугацаанд 1500-аад мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна. Бэлтгэн гаргасан мэргэжилтний маань 86.5% нь бол ажил хөдөлмөр эрхэлж байна. 86.5% ажил эрхлэлт бол одоо ажил эрхлэлтийн түвшингээрээ маш өндөр үзүүлэлттэй байгаа гэсэн үг. Ингээд энэ сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж төр захиргааны байгууллага болон хувийн секторт амжилттай ажиллаж байгаа төгсөгчдөө
бид бүхэн бахархаж явдаг юм аа. Суралцах хугацаанд ажлын байртай болсон оюутнууд цөөнгүй байдаг нь энэ сургуулийн сургалтын чанар, оюутнуудын чадвар өндөр байдгийг харуулсан нэг үзүүлэлт юм аа. Тухайлбал энэ жил програм хангамжийн ангийг төгссөн оюутнууд 100% суралцах хугацаанд ажлын байртай болсон байна. Оюутны чиглэлтэй ажлуудаар нэлээх бас ажлуудыг хийдэг байсан. Тухайлбал тэр үед одоо жишээ сангааж явах байсан байсан. Оюутнууд улсын сургууль чалгаа авах, орны сургууль чалгаа авахгүй. Бид нар бол өөрсдөө хөөцөлдөж байгаа оюутны холбоо байгуулаад тэргүүрээ дамжуулаад өнсөдөө аж ахуйн санал тавиад оюутны намрын одоо жинхэнэ утгаар нь эдрэх тийм боломжийг олж авч ирсэн. Баруун хараагийн сангаачууд очиж бид нар бас 7-8 хоног ажиллаж ирсэн. Тэр хугацаанд зөндөө би энэ таньж мэддэг. Тэр мэдээж оюутны цагийн одоо сайн сайхан бүх юмыг тэр цаг үед үзэж туулж хамсаж ирсэн даа. Төгсөгчдийн ажил эрхлэлд тоон талаас бусад их дээд сургуулиудтай харьцуулахад өндөр байгаач чанарын үзүүлэлтийг давхар авч үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төгсөгчдийн ажлын байранда хэр зэрэг удирдан манлайлах чадвартай, баг хамт олноо зохион байгуулан чиглүүлэх чадвартай ажилдаг вэ гэдгийг харах нь чухал юм. Монгол бизнес дээд сургуулийн төгсөгчдийн дунд төрийн болон хувийн хвшлийн салбарт өндөр албан тушаал хашиж байгаа төгсөгчид цөөнгүй байна. Тэдний дундаас Монгол орны нүүр царай болсон тэргүүлэх компаниудад чухал алба хашиж, төр засгийн өндөр алба хашиж байгаа төгсөгчид олноор гарч байна. Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, орон сууц санхүүжилтийн корпорацийн дарга, уулын баяжуулах эрдэнэ үйлдвэрийн орлогч захирал, гэр орооллыг орон сууцчлуулах төслийн дарга, мөн салбартаа тэргүүлэгч Newtel компани захирал гэх мэт албан тушаал хашиж байгаа төгсөгчид байна. Мөн Монголын томоохон банкудад маркетингийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, Монголын хот хөдөөгийн татврын албатуудад байцаагчид гээд өөрсдийн салбарт амжилт бүтээлээр дүүрэн яваа төгсөгчдөр тус сургууль бахархаж явдаг. Монгол бизнес дээд сургууль үзүүлж байна. Монгол бизнес дээд сургууль ямагт шинийг эрэлхийлж, салбартаа анхдагч, тэргүүлэгч байхыг зорж ажилладаг. Сургалтын шин арга технологиг нэвтрүүлэх, оюутнуудад өнд зохиох ажлуудыг идэвхтэй явуулахын зэрэгцээ гадаадын ижил төстэй сургуулиудтай хамтын ажиллагааг жил бүр өргөжүүлж иржээ. Өнөөдөр олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол оюутнуудтай уулзаж байгаа маань анх удаа бөгөөд Монгол оюутнууд үнэхээр чин сэтгэлээрээ их сайхан суралцаж байгаа нь харагдаж байна. Үнэхээр ялагдчихгүй юмсан гэсэн сэтгэл төрж байна да. Ийм байг нэгтлэн бодох үйлчлэлээр ирсэн орсон байгаа. Тэгээд дөөш нэгдүгээр курст орчоод ийм яг арга хэмжээ эрдэм шинжилгээний хуралд орно гэж бодоод байсан л та. Тэгээд Япон оюутнуудтай англи хэлээр орох хэлгээд жоохон сүлдчихсэн ч гэсэндээ бас хайрцаггүй. Ер нь бол манай Монгол багч нэрчсэн байсан гэж бодож байна. Оюутнууд үнэхээр сайн илтгэл бэлтгэсэн байна. Надад санаа авахустай зүйл их байна. Үнэхээр их сэтгэл төрүүллээ. Энэ хурал эх жил бас дахин зохиогдно гэж бодож байна. Тэр үед ч бас дахин иргсэн гэж бодож байгаа. Тухайлбал 2011-аас 2012 оны хичээлийн жилд хамтран ажилладаг Япон улсын Токушима их сургууль болон гадаадын их дээд сургуулиудтай хамтран оюутны олон улсын эрдэм шинжилгээний хурал 3 удаа зохион байгуулсан байна. Энэ хурлуудад Монгол, Япон, Солонгос, Вьетнам, Кувейт, Алжир зэрэг улсын 100 гаруй оюутнууд оролцжээ. Ингэж Монгол оюутнууд гадаад оюутнуудтай харилцан санал бодлоо солилцож, ухаан бодлоо уралдуулах нь оюутнуудад хөгжих, дэвших маш сайхан боломжийг олгодог юм. Энэхүү хурлыг цоврал болгон явуулдаг бөгөөд зөвхөн Монголд биш, гадаадын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Энэ нь 1 сард Япон улсын Токушима их сургуульд зохиогдсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд сургуулиа төлөөлөн бусдаас идэвх чадвараараа шалгарсан 4 оюутан оролцсон юм. Оюутны суралцах бүхэл бололцоогоор хангасан олон жилийн дуршлагтай чадвартай багш хамт олныг бүрдүүлсэн Монгол бизнес дээд сургуулийн улс их орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, олон чадварлаг мэрэгжилтэн бэлтгэх ариун цагаан үлс улам бүр өөдлөж цэцэглэж явах нь дамжиггүй. Номын цагаан үлс дэлгэрэх болтугай. Монгол бизнес дээд сургууль үзүүлж байна.